Киногүйн Тейлор гэх нэг эмэгтэй орой болсон хойно ил хул хөнгүй замаар машинтайгаа явсаар All Tact-ийн нэртэй нэгэн эзгүй буйдтын буудлын гадаа ирж зогсож байгаагаар эхэлнэ. Ингээд гүйн машинаасаа буух гэж байхдаа машин дотроо гинэт ирвэхэтэ хүзүүний зүйл байгааг олж харан авч Кармалад дэмбуудлын хүлээн авах хэсэгдэр очиж онхыг дардаг. Гүйн хэсэг хүлээсэн боловч хинч гарч ирээгүй тул баг зэрэг сэтгэл түгшин өнөөх хачирхалтай намгүн дэмбуудлын орчин тойрныг нь судалж үзнэ. Гэтэл гинэт дэмбуудлын эзэн Тэдийг гарч ирэх ба гүйн үнэндээ дэмбуудалд хоноглохоор биш харин Тэдийг эзгүй хавуур дэмбуудалд шөнийн ээлжинд ажиллахаар ирсэн байжээ. Ингээд гүйн Тэди хоёрыг ажлынхаа талаар ярилцаж байтал буудлын хананд өлгөөтэй байсан Баавганы толгой гинэт доош унаж тэднийг цовчоох бөгөөд удалгүй Тэдч Баавган толгойг хамтдаа өргөн буцааж хананд өлгөнө. Дараа нь Тэди гүйнд дэмбуудлын өрөөнүүдийг үзүүлэх ба нэг өрөөний ихэл бохир заван хорхоо шавж хүртэл гүйж байдагч Тэди зөвхөн 8 дугаарын өрөөл цэвэрлэж амжаагүй болохоор заван байгаа тухай тайлбарлаад бусад өрөөнүүд цэвэрхэн гэж гүйнийг тайвшруулдаг. Дараа нь Тэди гүйнийг дагуулan агуулгын өрөөнд очих бөгөөд Тэди хаалганд нь тоосох хавчуулаад агуулгын хаалга зөвхөн гаднаасаа онгоодог учраас тэнд цоочлогдохгүй тул заавал юм хавчуулах шаардлагатайг тайлбарладаг. Үүний дараа гүйн дэмбуудлын гадаах орчныг судалж үзэх бөгөөд тэр хэсэг явсны дараа ажиллагаагүй болсон усан сан дээр ирнэ. Усан сангийн голд нүхшиг зүйл үүссэн байх ба удалгүй Тэди түн дээр ирээд өнгөрсөн 100 усан санд цооролт үүсэж эвдрэл гарсны улмаас ажиллагаагүй болсон тухай хэлээд усан сангаа засуулахаар дуудлага өгсөн ч одоо болтол засах завдал болоогүйг тайлбарладаг. Ингээд Тэдийг явахаар бэлдэж эхлэхэд гүйн түүнээс дэмбуудлын аюулгүй байдлын талаар санаа зовнон асуухад Тэди дэмбуудлын өмнө суйрлуулсан камерыг харуулна. Гүйн ийм алс бүглүү газарт байрладаг дэмбуудлд ганц камер хангалтгүй гэж бодож байгаагаа хэлэхэд Тэди өмнө нь энд ямар ч аюултай хэрэг гарч байгаагүй гэж түүнийг тайвшруулна. Мөн тэр үнэхээр ямар нэгэн хэрэг гарвал автомат машины хажууд байгаа сүхийг ашиглахыг зөвлөөд яаралтай үед өөрлөн эсвэл цагдаа руу залгаарай гэж захидаг. Ингээд Тэдийг машиндаа суун хөдөлсөний дараа гүйн дэмбуудлын цонхоор хэн нэгэн тэдэн рүү нууцаар харж буйг анзаараад хүлээн авах хэсэгт буцаж ирэн өнөөх 6 номерын өрөөг Алис Марш нэртэй эмэгтэй түрээсэлсэн болохыг олж мэднэ. Гүйн шуудхан л 6 номерын өрөөн дээр очиод хаалгыг нь тогшоход хэн ч хариу өгдөггүй. Гэтэл хэсэг хугацааны дараа хаалга хагас онгойж Алис хаалгаараа шагаахад гүйн түүнээс хэрэгтэй зүйл байгаа эсхийг нь асуух ба Алис байхгүй гэж хариулдаг. Ингээд гүйн хаалга дахин хаагдахаас өмнө Алисийн гар нь цус шиг улаан зүйлд будагдсан байгааг анзаарч амжина. Дараа нь тэр Тэдигийн зааварснаар 8 номерын өрөөг цэвэрлэхээр гарч явах замдаа хар ногоон өнгийн машин их л удаанаар дэмбуудал руу дөхөн ирэхэд маш их төгссөн ч азар машин буудлын хажуугаар явж өнгөрдөг. Баг зэрэг сэтгэл нь амарсан гүйн 8 номерын өрөөнд очиж цэвэрлэгээ хийх ба түүнийг өрөөнөөс гарч иртэл нэг бяцхан охин хүлээн авах өрөө рүү орхон харагддаг. Гүйн шин зочид ирсэн байж магадгүй гэж таамаглан хүлээн авах хэсэг дээр ирсэн ч тэнд хинч байдаггүй бөгөөд гисэн ч тэр үнд нэг их юм бодлого ойролцоох хоолны газар руу залган хүргэлтийн хоол захиалдаг. Ингээд гүйнийг ширээнийхээ ардаас бостол гинэт утсан дуугарах бөгөөд түүнийг утсаа авахд хинч дуугарахгүй байсан тул гүйн баг зэрэг айж эхэлдэг. Тэр утасны гэрлийг хараад дуудлага 13 номерын өрөөнөөс ирснийг ойлгох ба хачирхалтай нь 13 номерын өрөөний түлхүүр зүйлтэй хിവэр байх ба хинч тэр өрөөг аваагүй болох нь тодорхой болно. Гэтэл утас дахин дуугарч гүйнийг харилцуур автал эмэгтэй хүний хачирхалтай муухай хоолоогоор инээх сонсогдсон гүйн айсандаа утсаа тавьдаг. Дараа нь тэр өөрийгөө хамгаалахын тулд хутаг олж аваад 13 номерын өрөөн дээр очих бөгөөд тэр болгоомжтойгоор хаалганд нь ойртон өрөөнд орж үзэхэд дотор нь хинч байхгүй байдаг. Гүйнийг өрөөнд харилцуур утсан дээр очин ажиллаж байгаа эсхийг нь шалгах зур гинэт ард нь сүнс шиг сүйтгэнсэн зүйл гарч ирэх нь харагдсан боловч түүнийг эргэж харахад алга болсон байдаг. Ингээд гүйнийг өрөөнөөс гарах гэтэл гинэт өрөөний утас дуугарч эхлэх ба хачирхалтай нь дуудлага хүлээн авах өрөөний утаснаас ирж байгаа нь харагдана. Гэтэл гинэт гүйн ард нь зогсож байгаа цус болсон эмэгтэй сүнсийг олж харан маш их айж өрөөнөөс гүйж гарах ба түүнийг айж сандран зогсож байтал Алис ирээд усны сэнсэн ажиллахгүй байгаа талаар хэлдэг. Гүйнч баг зэрэг тайвшраад Алист шинэ усны сэнс олж өгөхөөр түүнийг дагуулan агуулгын өрөө рүү явдаг. Гүйнийг усны сэнс хайх зуур Алис гарт нь яагаад хотог байсан талаар 13 номерын өрөөнд юу олж харсныг асуухад гүйнч энэ хотод ирээд удаагүй сайн унтаж амраагүй болохоор ядарсандаа болоод хий юм сонсож хараад байгаа талаараа тайлбарлана. Удалгүй гүйн усны сэнс олтол Алис сэнсийг авах гэж байгаад санамсаргүй хаалганд хавчуулсан тоосхыг унгаж улмаар агуулгын хаалга хаагдан тэнд хаашаач гарч чадахгүй гацаж орхидог. Алис давчуу газарт байж чаддаггүй болохоор маш их айж сандарч эхлэх ба тэр агуулгад тэдэнтэй хамт өөр хэн нэгэн байна гэж хэлсэн ч энэ нь харах байж таарна. Гэтэл азар нэг залуу ирж хаалгыг нээх ба гүйний захиалсан хоол хүргэлтийн залуу тэдний хашгирахыг сонсоод хаалгыг нь тайлж тэднийг гаргасан нь тэр байдаг. Энэ явдлын дараа Алис гүйн хоёр хамтдаа хоолн саяын болсон явдал тэднийг хоорондоо дотносоход тусалж сэтгэлээ удлан чин сэтгэлийн яриа өрнүүлнэ. Алис ээж нь маш хатуу чанга түүний хүснээ хийхийг нь хориглодог учраас гэрээсээ цугцнаа ярихад гүйн ч ээж нь олон жилийн өмнө нас барсан тухай ярьж одоо ч ээжигээ маш их сандаг болохоо хуваалцдаг.
Дараа нь Гүн автомат машинаас уух зүйл авчрахаар гадагш гарах ба түүнийг ундаа авч байтал өмнө нь харагдсан өнөөх хар ногоон өнгийн машин маш удаанаар дахин дэм буудлын хажуугаар явж өнгөрнө. Гэтэл машин гинэд эргэн түүнийг чиглэн ирэхэд Гүнч айн дотгошоо гүйж ордог. Ингээд түүнийг цонхныхоо цаанаас харж байтал өнөөх с ижигтэй машин дэм буудлын хажуугаар алгуурхан явж өнгөрөх ба энэ зур Алис өөрийнхөө өрөө рүү явахаар болоход Гүн түүнд хаалгаа сайн төвчгийг анхааруулдаг. Удсанчгүй үүдний хонх дуурч Гүнийг очиход хинч байхгүй байх бөгөөд гинэт өрөөнд байсан баавгаан толгой дахин унаж Гүнийг цочооно. Хэсэг хугацаа өнгөрсний дараа дэм буудлын гадаа машин ирж зогсох ба айсан Гүнч хотог аваад хүлээн авах өрөөнд очтол энэ нь ердөөл өрөө авахар ирсэн эхнэр нөхөр хоёр байж таардаг. Тэд зөвхөн нэг цаг л өрөө түрээслэх хүсэлтэй байгаагаа хэлж Гүн дэм буудалд нэг цагаар өрөө өгдөггүй болохыг тайлбарласан боловч нөхөр нь уурлан Гүнийг доромжилж түн рүү мөнгө гарган шиднэ. Гүнч арай гэж бие бариад эцэст нь өнөөх бүдүүлэг эхнэр нөхөр хоёрт өрөөний түлхүүр өгдөг. Ингээд эхнэр нөхөр хоёрыг өөрсдийнхөө өрөө рүү явсны дараа Гүн дэм буудлаас гарч ажиллахаа болсон усан сан руу очдог. Гүнийг усан санд дүүсэн нөхрөө ширтэн зогсож байтал гинэт өнөөх нүхнээс хачирхалтай чимээ гарах ба тэр юу болоод байгааг шалгахаар усан сан руу буух гэтэл гинэт усан сангийн шат нуран доош ундаг. Гүнийг босох гэтэл өнөөх хар нүхнээс гинэт цус болсон эмэгтэй хүний сүнс гарч ирэн Гүнч маш их айн цочирдох ба өнөөх сүнс нүхнээс гарч ирэн түн рүү аажмаар мүлхэж эхэлдэг. Гэтэл азар энэ үеэр Алис түн дээр ирж усан сангаас татаж гарах бөгөөд өнөөх аимшигын сүнс жалга болсон байдаг. Алис Гүн хоёрыг дотоош орсны дараа Алис түүнээс юу олж харсныг нь асуухад Гүн хариулдаггүй ба Алис харин энэ дэм буудлыг сүнстэй гэж сонсож байснаа хэлэхэд Гүнч энэ талаар анх удаа олж сонсон цочирдно. Удалгүй Гүн нэг цагаар өрөө түрээсэлсэн эхнэр нөхөр хоёр буудлаас явж байгааг олж харах бөгөөд дараа нь тэр Алисад өөрийнхөө түүхийг ярьдаг. Олон жилийн өмнө Волтон Грей гэх нэг гэрлүүн дайрч орон ээж дүү нарыг нь алсан бөгөөд Гүн яаж игээд түүний гараас мултран ганцаараа амьд үлджээ. Улмаар цагдаа нар алуурчин нэрийг барьж шоронд хорсон боловч Волтон Грей 2 өдрийн өмнө шоронгоос оргосон бөгөөд Гүн алуурчин нэр одоо түүний араас ирнэ гэдэгт итгэлтэй байв. Учир нь тэр ээжийг нь өгөхөд алга болсон эрвээхэтэ зүйлтийг саяхан машин дотроосоо олсон ба түүний сэжиглэж байгаагаар дэм буудлын гадаа эргэлдээд байгаа өнөөх хар ногоон өнгийн машин алуурчин нэрийнх байв. Энэ бүхнийг сонссон Алис маш их цочирдон Гүнийг яаралтай цагдаа руу залгаж тусламж гуйхыг зөвлөнө. Гүн Алистай ярилцсаныхаа дараа хүлээн авах өрөө рүү явж байтал өмнө нь олж харсан бяцхан охин дахин хүлээн авах өрөөний хаалгаар орж байгаа нь харагдах ба Гүнч араас нь яран очтол өрөө хов хоосон байдаг. Ингээд тэр дэм буудлын камерын дэлгэц рүү хартал өнөөх охин гадаа зогсож байх бөгөөд Гүнийг дахин гадагш харахад охин алга болсон байдаг. Гүнч буцаад камерын дэлгэцийг шалгатал гинэт өнөөх охины сүнс хүлээн авах ширээний ард гарч ирэх ба мөнхөлцгээ хагартал айсан Гүн ааж ухнаар түн рүү ойртох охины сүнснээс арай гэж цухтан нэг өрөөнд орж хаалгыг нь төвчдөг. Улмаар тэр шуудхан л Тэди рүү залган дэм буудал сүнстэй гэдгийг хэлээгүй дуурлахад Тэди дэм буудлыг олон жил ажилуулахдаа ганц ч удаа сүнстэй таарч байгаагүй гэж Гүнийг тайвшруулахыг оролдоно. Гүнч энд удаан байж төвчөхгүй талаараа хэлээд утсаа таслах ба тэр удалгүй хүлээн авах өрөөний хонх дуурахыг сонсдог. Айж төгссөн Гүнийг хүлээн авах өрөөнд очиход нэгэн нүдний шилтэй үл таних ир зогсож байх бөгөөд тэр өрөө амар байгаагаа хэлдэг. Улмаар нүдний шилт ир Гүнд дөхөж ирэн өмнө нь тааралдаж байсан эсгээ асуухад айсан Гүнч үнийг үгүйсгэн. Нүдний шилтийг төлбөрөө төлөх хооронд Гүн хутгаа авах гэсэн боловч бүтлгүйдэх ба өнөөх ир Гүнийг хөлсөлсөн өрөөнд нь хүргэж өгөхийг гуйхад Гүн зөвшөөрдөг. Ингээд тэр 8 номерын өрөөний түлхүүрийг аван гарахдаа өнөөх хар ногоон өнгийн машин нүдний шилтээ ирэх болохыг олж мэдээд балмагдана. Улмаар Гүн нүдний шилтийг өрөөнд нь хүргэж өгөөд өрөөг нь үзүүлэх ба тэр өмнө нь өрөөг цэвэрлэхдээ орхиод явсан хайчаа анзаардаг. Гэтэл нүдний шилт гинэт өрөөний хаалгыг хаагаад Гүнээс нэрийг нь асуухад Гүн түнд хариулдаггүй ба оронд нь тэр залууд цэвэрхэн алчуурнууд авчирч өгье гэж хэлнэ. Ингээд нүдний шилтийг юу ч сэжиглэхгүй цонхоор харж байтал Гүн гинэт хайж аваад нүдний шилтийн хүзүүрүү дүрх ба шархаа тэврэн унсан залууч Гүнээс өөрийг нь үнэхээр танихгүй байгаа эсхийг асуудаг. Гүн түүнийг Волтон Грей гэж хэлсэн ч нүдний шилт өөрийнхөө нэрийг Реймонд гэж хэлээд өөрийгөө Гүнийг хариуцаж авсан юмч гэж танилцуулна. Улмаар Реймонд Гүнийг сүүлийн 12 жилийн турш сэтгцийн эмнэлэгт хэвтэж байгаа түүний өвчтөн гэдгийг хэлэх бөгөөд Гүн 2 өдрийн өмнө эмнэлгээсээ оргосон байжээ. Гэсэн ч Гүн Реймондын хэлсэн зүйлд итгэхээс татгалзсан гэр бүлийнхнийг Волтон Грей хөнөөсөн гэж хэлэхэд Реймонд дахин нэгэн цочирдмоор зүйлийг хэлэх ба үнэндээ гэр бүлийнхнийгээ хөнөөсөн хүн нь Гүн өөрөө байв. Тэр ээж дүү нар нь түнд үргэлж муухай ханддаг болохоор тэднийг хөнөөсөн гэдгээ өмнө нь хүлээж байжээ. Энэ цочирдом зүйлийг сонсоод Гүн өнгөрсөн дурсамжаа эргэж санах ба тэр үнэхээр өөрийнхөө гараар ээж дүүнрээ алсан байв. Гэтэл Реймонд өөр нэг цочирдмоор зүйлийг илчлэх ба үнэн хэрэгтээ Волтон Грей гэдэг нь бодит хүн биш харин Гүний өөрийнхөө нэрийг энд тэнд нь оруулан үсгэсэн хурамч нэр байжээ. Гүн энэ бүхнийг сонсон шоконд орох бөгөөд тэр өрөөний үүдэнд зогсож байгаа ээж дүү нарынхаа сүнсийг олж хардаг.
Гэтэл Рэймонд Гвений биеийн муу байгаа талаар хэлээд түүнд тайвшруулах тариа тарихаар Гвенийг ятгах гэж оролдох ба удалгүй дэм буудлын гадаа машин ирж зогсоход Рэймонд Гвенийг олсныхоо дараа эмнэлэг рүү залган тусламж дуудснаа хэлдэг. Тэгтэл Гвен зүйлдээ гаргаж ирэхэд Рэймонд энэ зүйлд Гвений гэр бүлийнхнийгээ хөнөөхтөө зүүж байсан зүйлт болохыг тайлбарлах ба ээжийнх нь түнд өгсөн ганц бэлэг байсан учраас Гвен зүйлтийг их нандиндаг байжээ. Гвен энэ бүхнийг сонссныхоо дараа шалан дээрээс хайчаа аван эмч рүү төгөхөд эмчч Гвенээс хайчаа хайхыг гуйсан ч Гвен үгийг нь сонсдоггүй. Энэ зуур эмнэлгийн хоёр ажилтныг гадаа машиндаа сууж байтал Гвен гинт гарч ирээд эрвээхэтээ зүйлтээ зүүснээ өрөөрөө буцаж ороход эмнэлгийн хоёр ажилтан ч араас нь бууж орох ба тэднийг өрөөнд орсны дараа Гвен өрөөний хаалгыг хаадаг. Удалгүй ачирхалтай чимээ гарахыг сонссон Алис ч юу болоод байгааг олж мэдхээр өрөөнөөсөө гарч ирэх бөгөөд тэр чимээний мөрөөр явсаар 8 номерын өрөөний хаалгыг онгойлгоод угсан эмнэлгийн ажилтан болон Рэймондыг хараад балмагдан цочирдно. Гэтэл энэ үеэр цуснууж болсон өөр нэг эмнэлгийн ажилтан угаалгын өрөөнөөс мөлхөн гарч ирэх ба Алис алуурчин Гвенийг хараад бушуухан шиг тэндээс цухтаан өрөөндөө орж хаалгаа төвждөг. Гэтэл Алисийн өрөөний гэрэл унтарч айсан Алис цагдаа руу залгах гэж оролцсон ч утсан ажиллахгүй байдаг. Ингээд удалгүй Гвен ирээд хаалганыхын төвжээг онгойлгож эхлэхэд Алис цонхороо гарч цухтаах бөгөөд тэр хүлээн авах өрөөнөөс хотго болон Гвений машины түлхүүрийг олж аваад машин руу нь очиж асаах гэж оролдож байтал Гвен сүхтээ ирээд машины цонхыг хагална. Алис Гвенийг хутгаараа дүрчгээд эмнэлгийн ажилтнуудын машин дээр очсон боловч түлхүүр нь байгаагүй тул түлхүүрийг нь авахар 8 номерын өрөөнд буцаж очдог. Улмаар түүний түлхүүрийг аваад өрөөнөөс гарч цухтах гэтэл гинт Гвен гарч ирээд Алисийг сүхтэн ална. Хэсэг хугацааны дараа тэдийг дэм буудалтаа буцаж ирэхэд Гвен байдаггүй бөгөөд тэр 8 номерын өрөөний хаалга онгорхой байгааг хараад очиж үзэхэд орон нийл цус болсон байдаг. Гайхаж цочирдсан тэдийг Гвенийг хайж явж байгаад түүнийг ажиллахаа болсон усан сангийн хажууд зогсож байгааг олж харах ба тэдийг Гвенээс юу хийж байгааг нь асуухад Гвен хүйтэн хүндий дуугаар тэдийг өөрөө ирж хар гэж дууддаг. Ингээд жилийн дараа нэг залуу машинтайгаа өнөөх дэм буудлын гадаа ирж зогсох ба өмнө нь байсан дэм буудал ортоос өөрчлөгдөн маш өмглөг цэвэрхэн болсон байх ба ажиллахаагүй байсан усан санж одоо ажиллахаатай болж цэвэрхэн тунгалаг усаар дүүрсэн байдаг. Удалгүй дэм буудлын шинэ эзэн Гвен залуу дээр ирээд өнгөрсөн жил усан сан эвдэрч 5 хүн багтахаар том нөх үүссэн талаар хэлэх ба энэ нь Рэймонд эмнэлгийн хоёр ажилтан Алис болон Тэдигээд түүний гарт өгсөн 5 хүнийг хэлсэн хэрэг байв. Дараа нь Гвен залуу хүлээн авах өрөө рүү дагуулan очиж 8 номерын өрөөний түлхүүрийг өгөөд өөрийнхөө хамгийн дуртай өрөө гэж хэлдэг. Гвен Алис болон гэр бүлийнхнийхээ сүнсийг харсан боловч юу ч болоогүй мэт залууг өрөө рүү дагуулan явах ба энэ үеэр ханан дүлгөөтэй байсан баавгаан толгой доошнож байгаагаар кино төгсдөг.